За сайн байцгаана монголчуудаа. Стокгольмотоос наран чимэг ярьж байна. Би та нартай өнөөдөр бас нэг жижигхэн хөдөлмөрийн гэрээний талаар тойрсон сонголтын талаар тойрсон асуултууд маш их сүүлийн үед орж ирээд байгаа учраас үнийг нөгөө нийт дунд нь нэгтгээд хийчихье. Мэдээж ирээдүйдээ ч гэсэн бас хүмүүс хэрэгцээтэй авах гэж бодоод нэг хийчээ гэж бодоод өндөр сууж байна. Тэгээ би нөгөө мэдээлэл оруулахаас өмнө бас нэг сэтгэл хөдлөж байгаа зүйлийнхаа талаар нэг ярьчи хэлчихье гэж бодож байна. Энэ юу вэ гэхээр сүүлийн үед нөгөө одоо мерсер хүмүүс тийм ээ мерсер одоо хөдөлмөр ажил олгогч буюу тий ажилчин хоёрын хооронд нөгөө одоо Монгол аж ахуйн нэгжүүчтэй одоо маргаан гараад ингээд бас мерсер зүйл болж юм л да. Ийм маргаанууд үүсэж байна. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр би нөгөө урд нь болохоор би дандаа хувь хүмүүст чиглэсэн тийм ээ хувь хүмүүс одоо болсож хөгжөөсөө тий өөртөө байгаа үүргний эрхээ мэдээд авчаасаа ийм эрх байдгийг ийм боломжууд байдгийг шүү гэдэг дандаа хувь хүн рүү чиглэсэн мэдээллүүдийг оруулсан байгаа байхгүй юу. Тэгээд хувийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүстэй чиглэсэн тий тэдэрт бас нөгөө ийм зүйл хэрэгцээтэй юм шүү мэдээд авахд илүүдэхгүй шүү гэсэн зүйлийг би бас огт оруулж байгаагүй юм байна. Тэгээ би ирээдүйдээ бол бас энэ талаар өөрийнхөө мэдэж чаддаг зүйлүүдээ бас оруулъя гэж бодож байна. Түүнээс гадна би нөгөө хувь хүмүүст дандаа эрхийн талаар яриад байсан уу гэхээс тэр талаарх мэдээлэл өгөөдөөс нөө гэхээс биш нөгөө үүргийнхэн талаар бас ерөөсөө хэлж ярьж байгаагүй юм шиг санагдаж байна. Тэгээ үүргийнхэн талаар бас ийм үүрэг байдгийг шүү гэдгийг бас ер нь явандаа би одоо баг оруулъя гэж бодож байна. Тэгээ мэдээж нөгөө хамтдаа хөгжихийн тулд тийм ээ бүгдээрээ л аль талдаа хичээх хэрэгцээтэй байна гэж хэлэх байна. Тэгээд хамгийн нэгдүгээрт юу гэж хэлэх гээд байна гэхээр энд одоо дор хаяжил одоо 50 аж ахуйн нэгж Монгол одоо аж ахуйн нэгж байгаа гэж би бодож байна тий. Тэгээд энэ аж ахуйн нэгжийг үйл ажиллагааг явуулж байгаа энэ бүх хүмүүстээ одоо та нар одоо баярлалаа тий. Одоо монгол хүмүүстэй туслаад зөндөө олон Монгол гэр бүлийг ингээд амжигаатай залгуулад тий. Одоо цалин мөнгөтэй одоо оршин суугч зөвшөөрлөгтэй болгож байгаа ийм зүйл зөндөө байгаа хгүй тий. Энд нь та нарт маш их баярлалаа. Та нар нэр мундаг шүү гэж та нараа бахархаж байгаа шүү гэж хамгийн нэгдүгürt хэлэх байна. Тэгээд мэдээж манайх нөгөө нэг энэ Шведэд энэ хөдөлмөрлийн нөгөө гэрээний одоо хууль дүрм батлагдсанаас хойш тийм ээ энэ Шведэд энэ ер нь нийтийн хоолны байгууллага буюу тийм ээ энэ үйлчлэгээний байгууллагт нэлээд төлхөө орж ирж байна л да. Угаасаа орж ирж байна. Тэгээ эн чинь нөгөө бидэд бүгдээр нь ер нь шинэ байгаа байхгүй юу? Тэ тэрнээс бол бусад нөгөө улс орнууд бол аль хэзээний орж ирээд хөлдөө болоод бүр ингээд маш олон сүлжээ үүссэн юм зүйл байгаа хгүй. Тэгэхээр манай одоо монгол хүмүүс тийм ээ Шведэд орж ирээд ингээд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаад ингэж байгаа нь болохоор тэрэнд нь аль талдаа шив шинэ гэж байна. Тэгэхээр мэдээж аж ахуйн нэгжүүдэд алдаа дутагддаг. Тэд нөгөө мэдхгүй чадахгүй зүйлч байна тий. Алдаа дутагдлага гарч ийн тий. Тэгэхээр нөгөө энийг нөгөө аль талдаа нөгөө одоо хууль дүрмийн дагуу зохицуулаад тийм ээ эвтэй нартай одоо явцгаах нь айгу чухал юм шүү гэдгийг хэлэх байна. Ягаад вэ гэхээр ямарваа нэгэн зүйл чинь нөгөө нэг өхрийн эвэрдэлсүүл мянган өхрийн эвэрдэлсэн гэж байдаг шүү дээ. Тэгэхээр нэг жижигхэн үл ойлгоцох юм дээрээс одоо ажил олгогч ажилчин хоёрын хооронд маргаан үсээд ингээд янз бүр болоход тийм ээ ганц та одоо ажилчин та хожихгүй тий тэрний ардталт нь бас энд ажиллаж амьдарч байгаа бүхэл монголчуудад маань тодорхой хэмжээгээр нөгөө нөлөөлөгдөж шүү тий тодорхой хэмжээгээр нөгөө одоо хохирноо тий гэж хэлэх байна. Тэгэхээр ямарваа нэгэн маргаан үүсэж байгаа бол ажилчин одоо өөрийнхөө ажил олгогчдоо тий насанд хүрсэн хүн шиг ширээний хоёр талд суужгаад учраа олцоод өөрийнхөө төрлөх хэлнэ шүү дээ. Та төрлөх хэлээрээ бол чөлөөтэй сайхан яриад ойлголцож байгаа. Тэгэхээр хэрвээ та өөр гадны байгууллагад ажиллаж ивэл юун тэр нөгөө ойлголцох тий хин нэгэн хүнийг олох хэрэгтэй. Тэгээ тэр одоо таны яг бодсон сансан шиг тий одоо тэр бүх зүйл чинь болох нь үгүй юу те гэд хэл ойлголцохгүйгээс олж зөндөө хүндрэлүүлсэн ш. Тэг чин та Монгол ажил олгогч дээр ажиллаж байгаа тохиолдолд өөрийнхөө сайхан энэ уянгалаг сайхан хэлээрээ одоо зүрхнийхээ хэлээрээ тийм ээ ойлголцоод одоо цаашаа явчих те одоо за одоо надад ийм зүйл байна, ийм гомдол байна, энэ ингээд би буруу гэж үзэж байна гэж тархтай хэлээд за тэгвэл дарга чинь бас за надад ийм хүндрэл байна, чи ингэж яана гэд харилцсан сайхан ойлголцоод учраа олоод хэрвээ тэгээ бүр удаа учраа болохгүй байх юм бол та өөрөө хохирохоос гадна тий та ажиллаа солиод дараагийнхаа ажилдаа орох бас боломж биш шүү дээ. Тэгэхгүй тэгээд ингээд жижиг сажиг маргаан цаашаа явах юм бол ингээд
одоо таны ард таа ч гэсэн танаас гадна бас зөндөө олон энэ чинь Монгол хүмүүс ажиллаж байгаа. Тэрний ирээдүйд тий ер нь бол тодорхой хэмжээгээр нөлөөлөх зүйл бас одоо гарч болох юм шүү гэдгийг сануулж хэлэх байна. Тэгээд ер нь эвтэй байвал тийм ээ эвч шагаа бог барьна гэдэг үлээ үү тийм ээ. Тэгчээр бүгдээ эвтэй найртай байх юм бол бид нар өшөө амжилтанд хүрч тий их орондоо бас тодорхой хэмжээний бид нар чинь тодорхой хэмжээний нэлээх хөнгө одоо оруулдаг шүү дээ их орондоо тий бүгдээрээ л эцэг их рүүгээ ах トゥ хамаатан садан юу гэдгийг өөр хүүхд рүүгээ явуулдаг. Энэ бүх зүйлийг чинь их өсрийг энэ манай ажил олгогч нар бас тодорхой хэмжээний маш их үүргийг үүсгэж байгаа шүү дээ. Тэгээд одоо өөрсдөө мэдээж энэ аж ахуйн нэгжийг ажиллуулж байгаа хүмүүс маань доорх ажил тэдний 5, 10, 20 жилийнх нь хөдөлмөрийн хөлс ингээд явж байгаа байхгүй юу тий. Тэгжээж нөгөө энэ хүмүүс чинь амжилттай явж та нарт ажил олгож тий ингэж явж байгаа. Тэгэхээр мэдээж эдэрт ажил олгогч нарт маань мэдгүй чадахгүй алдаа дутагдaltaй зүйл байгаа. Тэгэхээр аль аль нь алдаа дутагдал дээрээс сураад тий цаашаа амжилттай бүгдээрээ хөл нийлүүлээд талхацгаая гэж хэлхийг нөгөө бодсон зүйлээ өнөөдөр ингээ хэлчлээ. Хэлье гэж бодсон зүйлээ өнөөдөр хэлж байна. За тэгээд нөгөө үг олдож өхөр холлоо гэхчээр би олон талаа юм яриад яг нөгөө хөдөлмөрийнхаа гэрээний талаар тойрсон тий сонголтын талаар тойрсон зүйлүүдээ би хэлээд ирхий. Хүмүүс энийг сүүлийн үед маш их асууж байгаа. Тэгэхээр энийг би хэлээд ирхий. Хамгийн нэгдүгürt одоо эхний 2 жилийн угаасаа аваад ороод ирсэн хүмүүс сонголт өгч байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сонголтоо та хизээ гарах вэ гэсэн асуултууд маш их явсан. Тэр асуултанд юу гэж хариулах вэ гэхээр би нөгөө энэ шилжилт хөдөлгөөний алба буюу цагаачлалын албаар ороод уншихаар тийм ээ тэдний өөрсдийн нөгөө албан ёсны цахим хуудсан дээр нь та дараагийнхаа сонголтоо дараагийнхаа хүсэлтээ гаргахдаа хугацаа чинь нөгөө виз чинь буюу тийм ээ өөршин шог зөвшөөрөл чинь дуусахаас 4 сарын өмнөөс одоо хүсэлтээ гаргаж болно гэсэн одоо тийм мэдээлэл байлээ. Тэрийг би танад өгөн. Тэгэхээр яг үхээр та 6 сарын за одоо 1 сард таны бишээ за одоо ингээд 6 сар ч юм уу за одоо эн чинь 8 сар байна тийм үү 8 сар таны юу дуусахаар байлаа штэ зөвшөөрөл чинь дуусахаар байлаа тийм ээ за 8 сарын 1 гэтэл чи 8 сарын 1 дуусахаар байсан бол та 6 сар бишээ 7 сар 6 сар 5 сар 4 сарын 1-нд та нээс ахуулаад тийм ээ 4 сарын 1-ээс хойш та тэр хүсэлтээ гаргах боломжтой гэж байгаа байхгүй. Тэгээд бас нэг өөр нэг хүн 90 хоногийн өмнөөс гисэн байсан шүү гэдэг бас мэдээлэл тавьсан байлээ. Магадгүй тийм бах. Хэрвээ одоо ямар ч байсан цахимаар би одоо яг гэж санахгүй байна. Цахимаар нэг хүний зүрийг бөглж өгж байхад ямар ч байсан бас арай жоох эртцсэн таных арай болоогүй байна. Та тэдний сарын одоо тэд хоногийн дараа хүсэлтээ гаргаараа гэсэн мэдээлэл над дээр бас гарч ирж ирсэн. Тэрийг би одоо яг хизээ үлээ гэдэг бас яг сайн нөгөө толгоонд мартчихэж санахгүй байна. Тэгэхээр угаасаа цахимаар бөглж байгаа тохиолдол заа юу таны ингээ бөглөхөөр та тэдний сарын дараа гаргаараа гэсэн мэдээлэл гарч ирээд идэгин. Тэгэхээр яг тэр үед нь та зохицуул яжгүй. Хэрвээ та нөгөө зүгээр цаасан хэлбэрээр тийм ээ одоо хөсөлт бөглөөд гараараа бөглөдөө тийм нөгөө шуудангаар илгээх гэж байгаа бол ах тэ та тэгвэл тэр нөгөө бүх юмнуудаа бэлтчихэд явсан сарын тавихгүй байж байгаа ч юм уу тийм бүх юмаа бэлтчихсэн байж байгаад тэр 4 сар байна уу 3 сар байна уу тийм 90 хоног байна уу тэрнийхэн тэнцэн авчиад цагаачийн албын одоо Стокгольмд бол нөгөө Сандибери дээр байдаг тэрний нөгөө одоо цагаачийн албын үүдэнд байдаг нөгөө шуудангийн хайрцаг байдаг шүү дээ тэр хайрцаг руу хийчих болно. Тэгээд тэр нөгөө хамгийн сүүлийн хугацаанд юу вэ гэхээр та одоо жишээлбэл 8 сарын 1-нд таны зөвшөөрөл дуусахаар байвал те та одоо 7 сар чинь 1 2 3 4 5 6 7 сар чинь 31 хоногтай юм байна. Та 31-нд нь те тэр бас хүсэлтээ гаргаж болохоор байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө шуудангаар явуулж байгаа тохиолдолд яг үгээр нөгөө шуудан хүрэх хугацааг тооцоолохгүй болвол нөгөө 8 сарын 1-ээс чинь хойшоо болоод ухарчвал баларсан юм болно шүү дээ. Нөгөө 8 сарын 1 болчдгоо таны нөгөө шуудан чинь очиагүй байж идэг. Тэгэх юм бол тэгвэл та хоцорчих байхгүй юу? Тийм нөгөө бас тэр цахим хуудсан дээр албан ёсны цахим хуудас дээр юу гэж хэлсэн бэ гэхээр та нөгөө яг тэр хугацаагаа дуусгаас өмнө тэр хүсэлтээ гаргаад цагаачийн байгуул хүлээгээд авлаа гэсэн нөгөө та нарт хариу өгдөг шүү дээ мэдээлэлээр имэйлээр та би таны хүслийг хүлээгээд авчлаа гэсэн мэдээлэл тий. Тэгжээ нөгөө та чинь баталгааждаг байхгүй юу? Тэгээгүй тохиолдолд хоцорчвол тэгээ баларсан юм болно. Хэрвээ та хоцроогоод өгчвөл тийм ээ одоо нэг юм уу 10 хоног ч вэ нөө одоо 8 сарын 1-ээс хойш ингээд хоцроогоод өгчөж байгаа тохиолдолд яг үхээр та тэр хүсэлтээ гаргаснаас хойш тийм ээ та ажиллаа хийгээд явах хэрэгтэй байж байгаа байхгүй юу? Тэгэхэд хоцроогоод өгсөн тохиолдолд та тэр ажиллаа ирэхгүй болчихдээ байл шүү. Тэгж үтсэн байлээ. Тэгэхээр та нөгөө нэг одоо шийдвэр гартал ажиллаа хийж болохоо болчихно гэсэн үг. Тэгэхээр чи та маш хүндрэл учрна шүү дээ. Тэгэхээр нөгөө хамгийн сүүлийн хугацаагаа бол маш сайн тооцоолж нэг 24 цагийн өмнө ч юм уу тийм ээ яаж игээд нөгөө яг тэр
хугацаанд багтаагаад өгөрөө. Тэрнээс бол яг 10 хоногийн өмнө юм уу 1 хоногийн өмнө ч юм уу өгч болохоор байгаа хгүй юу. Тэгээд аль ч хүслийг цахимаарч явуулсан, та захиагаарч явуулсан таны тэр цагаачийн байгууллага дээр таны хүсэлт очингууд та нарт имэйлэр чинь заяа. Таны хүслийг хүлээгээд авлаа гэсэн аль бие ёсны харин өгдөө шүү тий. Хүсэл нөгөө сонголтынхаа хүслийг хязгаар гарах уу гэдэг дээр юм байна. За тэгээд нөгөө хүсэлтэд гаргацсан тохиолдолд тийм үү гаргаад нөгөө хүмүүс ингээд бүр шийдвэр гарахгүй байсараад 2 жил 3 жил болчихж байгаа юм хүмүүс байна л да. Энэ бол нөгөө нэлээ илбэг байдаг. Яагаад вэ гэхээр ганц таны хүсэлт биш дээ тийч хүсэл гаргаж байгаа хар мянган хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр таны нөгөө тэр хүсэл чи яадаг хөр өөрийнхөө очрыг буюу өөрийнхөө дарааллыг хүлээгээд байж байгаа. Таны өмнө одоо 1000 хүн байж болно, 100 хүн байж болно тийм ээ. Тэгэхээр тэр таны өмнө байгаа тэр 1000 ч вэ 100 хүмүүсийн юм явж иж таны хэлж идэг байхгүй юу. Ийм учраас нөгөө ингээ хүлээгдээд идэг. Өөр нэг тохиолдолд яадаг вэ гэхээр та хүслээ гаргачаад бүр ингээ удаад байвал тийм үү. Хүслээ гаргаснасаа хойш яг 6 сарын дараа та хурдлуулах, төрөглүүлэх хүсэлтийг гаргаж болдог. Би яраа тийм үү. Тэрний нөгөө дугаарыг би нөгөө энэ бичлэгнийхаа дээр нь нөгөө тайлбар буюу тийм ээ. Хийгээд тэр хүсэлтийн дугаарыг би тавьчихнаа заяа. Тэгээд тэр хүслийг гаргаж болдог. Тэр хүслийг гаргахаар яадаг вэхээр таны нөгөө хүлээж аваад танд ямар нэгэн нэмэлт материал шаардаж байна уу юу гэдгийг хараад хэрвээ танд ямар ч нэмэлт материал шаардлагатгааргүй бүх зүйлээ бүрдүүлээд өгсөн байвал танд тэгээд нөгөө шийдвэр чинь гаргаж боломжгүй. Хэрвээ танд нөгөө заавал нэмэлт материал шаардж байгаа бол танд хугацаа заагаад өгдөг. Тэр хугацаанд нь явуулвал бас тэр хүн 1-2 сарын дараа юм уу тэр ажлаа яаж хийж тэрнээс шалтгаалаад шийдвэр гарчдаг. Зарим тохиолдолд тэр нь бүр ухарчих тохиолддог. Яг тэгэхээр нөгөө та нэмэлт материал шаардж байна. Тэгээд тэр ажил чинь дараагийнхаа зүйлийг хийж байгаа гэдэг юм уу те нөгөө нэмэлт материалаа чинь нэгсэн мөртлөө яг ажлынх аваад байвал тэрийг харахгүй байж байгаа. Дахиад тэр нэмэлт материал шаардсан учраас дахиад очрын артал тавьчихдаг. Тэгэхээр ингээ бүр уртсчих тохиолдол бас эрсдэл нь бас яг тийм байдаг. Тэгэхээр за яг нөгөө бүр одоо танд нэг мэрэгчлэн яг таны хүслийг хүлээж авчаад нөгөө ингээд ганц мэрэгчлэлтэй шийдвэр гаргадаг мэрэгчлэн биш. Айгу олон мэрэгчлэнгүүд байгаа шүү дээ. Тэр мэрэгчлэнгүүд ингээ хуваагаад авдаг байхгүй өөрөөр. Тэгээд танд нөгөө таны материалыг чинь шийдвэр гаргах гад таны материалыг ямар нэгэн мэрэгчлэн хүлээгээд өөр дээрээ авчихсан байвал тэр мэрэгчлэн хүлээгээд авсан мэрэгчлэн тодорхой байж байвал яг тэр мэрэгчлэн рүүгээ та имэйл өчээд за надад нөгөө одоо ямар нэгэн нэмэлт материал надад шаардлагатай байна уу тэгвэл би явуулъя гэдэг би мэйлийг эхлээ бичих хэрэгтэй. Тэгэхээр за танд ийм материал шаардлагатай байна гэд хэлвэл та тэр материалаа явуулсныхаа дараа тэр нөгөө төрөлжүүлэх хүсэлтэд яриана гаргавал танд арай нөгөө төхөмтөө хурдан шийдвэр чинь гарнаа. Тэгэхгүй ингээд тэр нэмэлт материал шаардагдаад тэр нөгөө хугацаандаа өгөхгүй ч юм уу тий нөгөө ажилчин чинь үдийн артал авчид өшөө хугацаа шаарддаг юм болчихдөг юм өөр нэг зүйл нь яадаг вэ гэхээр бас ингээд тэр мэрэгчлэн дээр хуваарлагдсан байж байгаа. Одоо бүр нэг юм тохиолдол би аягүй сайн мэдэж байна. Би нөгөө тэр зүйлэн дээр нь тусалж ирсэн учраас хүсэлт төрлөөлөх хүсэлтийг гаргацсан чинь танд нөгөө ийм материал энэ хугацаанд өгөө гэдэг. Тэгээ тэр хугацаанд ингээд материалаа явуулсан. Тэгсэн мөрдөл нөгөө шийдвэр гарахгүй бас удаад байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр нөгөө мэрэгчлэн чинь тэрийг нөгөө шийдвэрээ гаргаж амжаагүй байж захта ажлаа хүлээлгээд өгсөн байгаа. Тэгэхээр яг үгээр таны юм дахиад авах гэж байна. Нөгөө мэрэгчлэн хариуцсан байснаа өөр хариуцж авсан мэрэгчлэн байхгүй болчихж байгаа. Тэгэхээр тэрийг дахиад нөгөө өөр нэгэн завтаа тий тэрийг хүлээгээд авах мэрэгчлэн хааны таны ээлж хийзээ болж ингээд дахиад бүр очиж ардалт орчоод ингээд хүлээдэг юм тохиолдол байгаа. Тэгэхээр энэ нөгөө хүн болгоны зүйл нөгөө янз янз байна тий ёстой нөгөө зураг төрөг гихчээр ийм зүйлүүд одоо бичигөрмтний зүйл чинь айгаа хэцүүтэй. Тэгэхээр энийгээ сайн бодолцож тэр хүсэлтээ хизээ яаж гарах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй шүү гэж хэлэх байна. Өөр зүйл юу асуусан бэ гэхээр нөгөө Бээжинд очиод ярилцлаганд орчихоо тийм ээ. Гэр бүлэгч байна уу, ажлын гэрээгээр ч байна уу тийм ярилцлаганд орсныхаа дараа ингээд айгу удаад байна гэсэн зүйлийг бас асуусан байсан. Тэрийг яах вэ гэхээр Бээжинд нөгөө ярилцлаганд орж байгаа тохиолдол тийм ээ. Тэр ялгаж бол авчин. Тэгээд танд нөгөө тэр юм нэг хавц хэрэг үүсэж байгаа шүү дээ. Тэр хэргийг чинь хавцтай зүйлийг одоо хүсэлтий чинь дахиад энд байгаа нөгөө одоо шийдвэр гаргаж цагаачийн албар руу буюу тий жишээ төлөвлөгөөний албаны цагаачийн албар руу илгээчихээр тэр чинь дахиад нөгөө энэ ирээд дахиад жоохоо очт орчиж байгаа байхгүй юу? Бас л гэхдээ ганц таных биш зөндөө олон хүмүүсийн одоо хүсэлт байгаа учраас тэр нөгөө яг өөрийнхөө дарааллын дагуу одоо хэд хэдэн 1000 дахин байна уу 100 байна уу тий тэр очт ирээд зогсож байгаа. Тэрийг нөгөө өөр нэг мэрэгчлэн хүлээж аваад шийдвэр гаргах хүртэл тэрийг та ээлж хүлээгээл байж байна. Зүгээр та бас нөгөө тэр төрөлжүүлэх бас хүсэлтийг гаргаж болно, имэйл бичиж болно тий. Гэхдээ та нөгөө хүндэн үзэх айгу тийм шалтгаан байх хэрэгтэй. Ямар шалтгаан
байж болно тий. Тэрийг бол одоо хүнтүү үзэх шалтгаан одоо юу ч байж болно л да. Хэрвээ та тэрийг нэг за энэ ноцтой хүнтүү үзэх шалтгаан байна гэж үзвэл тэр мэрэгчлэн рүү имэйл өчээд надад ийм байна, нийгэм нь хордлол төрлөж өгөөч гэсэн хүсэлтээ гаргасан тохиолдолд тэд нар хүлээж аваад одоо хүнтүү үзэх шалтгаан байна уу юу, тэг хордлуулах уу яах вэ, очроо өдөр орлох уу гэдгийг тэд нар өөрсдөө шийднэ. Тэгэхээр энийг нөгөө одоо энд байгаа одоо эрх нэрнж байна, нөхөнж байна, энд байгаа хүн л тэ цагаачаалтай холбогдож одоо энэ яач юу ийч юу гэж асууж сурах нь чухал гэж чухал шүү тий. Хэрвээ яарад байвал тэрнээс бол нөгөө очроо хүлээгээл очрч юм болохоор л тэр зүйл шийдвэрээ гарна гэсэн. Өөр нэг зүйл болохоор Европын Шенгений холбооны орнууд тий одоо Германч вэ, Польш вэ, Чехч вэ, Хаач вэ тийм ээ. Энэ Шенгений орнууд дотор нөгөө одоо 1 жилийн визтэй одоо эхнэр ч юм уу нөхөрч яж тэрийг нөгөө нааш нь оруулж ирэхэд ямар хүсэлттэй одоо хүсэлт гаргах вэ, бөглөх вэ гэсэн зүйлийг асуусан байсан. Тэр болохоор тэр чинь нөгөө тэр одоо Шенгенийхаа тэр орондоо л тийм ээ 1 жилийн одоо визтэй байгаа болохоос биш тийм ээ. Нөгөө наашаа бол зөвхөн 90 хоногийн хугацаанд жочилж орж ирэх хэрэгтэй болохоос шүү дээ. Энд чинь нөгөө оршин суух зөвшөөрөл биш байхгүй юу? Тэгэхээр бас л яг нөгөө хүсэлтэй бол нөгөө яг гаднаас хүсэж байгаа юм шиг хүснэ. Шийдвэр бол тэгээд тэр хугацаанд гарна. Би яг нөгөө бичлэгийнхаа нөгөө дээр нь буюу тий гарчгийн дээр нь ч юм уу дараа нөгөө тайлбар бичгтээ би тэр ямар хүслэгт вэ гэдгийг чинь би нөгөө биччихнэ за. Нийт донд нөхж байгаа учраас тэгээд өөр нөгөө мартагдсан санагдсан зүйл юу вэ би хараад ирхий. Өөр тий. Бас нэг өөр нэг зүйл нь юу вэ гэхээр хүн ингэж асуусан байсан хүмүүс нөгөө цалингийн талаар тий. Би цалингийн талаарх мэдээллийг болохоор би урдныхаа нөгөө бичлэгүүдээр нөгөө 27360 болсон 28000 болсон тий. Энэ бүх бичлэгүүдийг би нөгөө урдныхаа бичлэгүүдээр хийсэн байгаа. Тэгэхээр энийг би бол нөгөө давтаж яаж та нарт нэг чинь цагийг өрөөд явах уу? Тийм байхгүй тэрийг олоод үзчихээрээ. Тэгэхээр нөгөө хэрвээ яг тэр нөгөө 27360 болсон одоо 28000 болсон тэр цаг хугацаанд нь таны цалин өөрчлөгдөж тийм ээ одоо яг тэр хэмжээнд очиагүй болвол таны виз чинь сунгагдахгүй тийм эрсдэлтэй маш өндөр эрсдэлтэй тэрийг сайн бодолцоороо одоо жишээл нэг 27000 25000 яг тэр нөгөө 27000 болж байгаа үед нь болсон хугацаанаас нахуулаа тий тэр чинь одоо хэдэн оных бас л 23 оноос илүү 23 оны дэсараас ч би талгаанд та юугаа үзчих бичлэгийг үзчих би нөгөө хэрэг ямарваа нэг мэдээлэл гэж тэгээд нөгөө тэгээд одоо тархинаас арчаачдаг гэх юм уу тийм нөгөө шаардлага болохоор тэрийг үзчих. Тэгэхээр хэрвээ та яг тэр хугацаанд нь одоо 25000 ч байна уу 13000 ч байна уу тий тэр үед чи 27360-аас өмнө нөгөө 13500 байсан шүү дээ тий тэрнээс дээш одоо юу гэдэг 20 муу 25 ч юм уу байсан болвол байж байгаа тэрийг нөгөө өөрчлөөгүй болвол танд тэр виз чинь дахиад нөгөө сунгалтын хүсэл гаргахад сунгахгүй эрсдэл бол маш өндөр байна гэж хэлэх байна. Тэгэхээр тэрийг нөгөө сайн зохицуулаарай гэж хэлэх байна. Тэгээд өөр мартсан сансан зүйл юу вэ? Хэрвээ нөгөө мартаж санагдсан зүйл байвал яг хөө миний бичлэгийн доор асуугаад бичиж чинь үз тийм ээ. Тэгээд тэгвэл би нөгөө цуглуулж байгаа та дараагийнхаа бичлэгээр оруулчих заяа. Тэгээд намайг анхаарал тавьж сонссон маш их баярлалаа. Хэрвээ нөгөө миний бичлэг таалагдсан бол хэрэгцээтэй гэсэн нэгэндээ дамжуулаад тараагаараа мөн одоо хэрвээ нөгөө намайг дагч бодоогүй бол миний Мэлмигсэн влог руу тэг YouTube дээр Мэлмигсэн влог руу мөн ороод subscribe хийгээрэй. Тэгэх юм бол миний тавьж байгаа мэдээлэл танд цаг тухайдаа хүрэх болно тий. Тэгээд бас бичлэгийн доор асуултаа бичих гэхэд би тэр доор бас тухайн цаг үедээ завтаа байвал хариулж чадахгүй бол нийт дунд чинь тэгээд мэдээллийг оруулах болно гэж хэлэх байна. За тэгээд анхаарал тавьж сонссон маш их баярлалаа. Тэгээд 7 хоногоо амралтынхаа өдрүүдийг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдөр чинь нөгөө 5 дахь өдөр амралтын өдөр эхлэх гэж шүү дээ. Тэгээд амралтаа аятахтаа өнгөрүүлээрэй. Тэгээд бүгдээр нь ирүүлэх сайн сайхныг хүсье. Баяр та. Дараагийн бичлэг хүртэл баяр та.